Hi, Ареминд. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ миний хамгийн дуртай, миний бүгд хайртай яруу найрагчны болох Патрик Зэдмаксны цэцэг нэмэг гэдэг шүлгийг зүгээр яг бүгдийг нь унших юм бол copyright-ийн тал дээр жоохон асуудал болчихно. Тийм учраас яг надаа хамгийн их сэтгэлд ингээд цохилт өгсөн, миний сэтгэлд хүнд бол чулууд арсан юм шиг мэдрэгдүүлдэг. Тэгээд бас жоохон эмзэглүүлсэн. Тэгээд бас үнэхээр үнэн зөв санагдсан. Яг тэр хэсгүүдийг уншаад тэгээд би энэ дээр бодож байгаа зүйлсээ яриа за. За ингэж ээжээс минь улдсан энэ бүгжөөр би чамд эмэг зохиуллаа. Би чихэнд ч өөрөө зүүж өгье. Ингээд чи минийх боллоо. Ээж минь бас залуу боллоо. Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах болно. Эхтэй зориулж чадаагүй бүхнээ би чамд зориулах болно. Яг ингэ бодонгууд энэ айгүй романтик юм шиг сонсогч байгаа байхгүй юу? Гэтэ энэ шүлэг бүхэлдээ илэрхийлж байгаа утга санаа нь үнэхээр гайхамшигтай. Тэрийг би дараа ярьж үзье. Гэтэ яг энэ хэсгийг уншаад тэгээ бас нэг ийм хэсэг байна. Хигээ хайрласандаа гэж би өөрийгөө аврах болно. Чи бол миний боломж. Ерөнхийдөө нэг тийм хөө. Яагаад энэ хэсгийг би энэ шүлгийг бүхэлд нь уншаад биш. Яг хамгийн эхний тэр нэг сая уншиж өгсөн мадаг. Тэгээ хамгийн сүүлийн шат хоёрыг уншаад надад төрж ясан мэдрэмжийг би үгээр илэрхийлж чадахгүй нэлээд удсан байхгүй юу? Ямар ч гэсэн сэтгэлд хөндүүр нэг тийм таагүй мэдрэмж байгаад байсан. Маш таагүй. Яг юу гэдгийг би илэрхийлж чадахгүй. Гэтэ энэ чинь эрэгтэй хүний нүдээр эрэгтэй хүний өнцгөөс харж бичсэн шүлэг штэ. Тэгэхээр тэр гайхамшигтай шүлэгч гэхээсээ илүү энэ шүлэгний гол дүр залуу энэ шүлгийг өгүүлж байгаа энэ эрэгтэйн талаас харах юм бол энэ яг надад төрүүлж байгаа мэдрэмж нь нэг тийм таатай биш үсэ. Тэгээд нэлээд удаан хугацаанд би энэ таагүй мэдрэмжийг нэрлэж чадахгүй явсны эцэс нэг эссе уншаад тэгээд тэр эссен дээр би анима гэдэг ухагтхан байдгийг мэдчихсэн байхгүй юу? Эрэгтэй хүнд бол анима, эмэгтэй хүнд анимос. Энэ ямар утгатай үг вэ гэхээр эрэгтэй хүн бүрийн дотор байх эмэгтэй хүн гэдэг утгатай. Энэ юу гэсэн үг вэ гэхээр за нэг юм эрэгтэй л гэж бодъё. Энэ эрэгтэй төрснөөс өсөж өндийн тэгээд энэ өдий хүртэл амьдрах хугацаанд нь эмэгтэй хүн гэж яг ийм байдаг юм шүү. Чиний хайрлах эмэгтэй ийм байна шүү гэсэн яг зөндөө олон стандартуудыг яг тэр хүний бүх шаардлагыг хангасан ч гэдэм үү те. Одоо хамгийн том жишээг нь ярих юм бол Euphoria дээр нөгөө Nate яг ингээд эмэгтэй хүн ийм эмэгтэй хүн тийм биш гээд мангар уртыг шаардлагатай байдаг шүү дээ. Би эндээ ямар ч хүсгүй байх. Choker яг хитрхи гаж биш байх. Тэгээд гэх мэтчлэн зөндөө олон шаардлагатай байгаад байдаг шүү дээ. Ерөнхийдөө бол яг нийтийн их яг бүр үнэхээр тод жишээ юм байна. Тэгээд хамгийн гол нь энэ яг эмэгтэй хүн гэж юм байдаг гэдэг энэ анимаг тэр хүн өөрөө бий болгодоггүй гаднаас тэр хүний тархинд ингээд бүр unconscious дотор нь суулгаж өгдөг гэсэн яг тийм санаа байсан байхгүй юу? Тэгээд ихэнхдээ баг залуу наснаас нь тэгээд дөнгөж ухаан орж явах үеэс нь энэ мэдрэмжүүд, энэ бодлууд, анимагийн талаарх өгөгдлүүд багаар сууж эхэлдэг. Тэгэхээр хамгийн ихэнд тэр хүнд анима бий болгох хүн нь хамгийн ойрхон байгаа эмэгтэй хүн буюу За би чамайг ингэж чи яа намайг амар хатаад байгаа юм бол Ингээ бэж. Яа тийм дээ. За хавчлаа энийг
5 орчим минут битээр жоох ингэж магадгүй шүү да хүмүүсээ битээ өдөр. Аа. За би чамд тоглоулъя. Түрүүний ярьжлаа тий ээж нь байдаг. Анимагийн хамгийн хортой зүйл нь юу вэ гэхээр тэр эрэгтэй хүн анимацнд таарсан эмэгтэй хүнд мэдээж хайхан тодорхой. Энэ бол угаасаа байдаг зүйл дээ. Хүн болгонд өөрийн гэсэн шаардлага байдаг. Хүн болгон өөрийн гэсэн шаардлагатай нийцсэн хин нэг хайнаа гэдэг чинь байж болох зүйл байхгүй. Гэхдээ байж болохгүй зүйл нь юу вэ гэхээр эцэст нь нэг хин нэг оллоо гэж бодоход тэр дотор байгаа анимад таарахгүй байх хамаар үнэнтэйгээ нүүр тулгарч чадахгүйгээр өөрөөр бол урдаа байгаа тэр хин нэгэн хүнийг яг өөрөөрөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүйгээр энэ хүн биш байсан юм байна. Энэ миний хайртай эмэгтэй биш байсан юм байна. Энэ хүн өөрчлөгдөчлөө гэд дараагийн ээлжил нэгэн хүнээ буюу өөрийнх нь дотор байгаа анимаг, өөрийнх нь дотор байгаа тэр хайртай эмэгтэйг нь хин хамгийн их эмэгтэйтэй нь хин хамгийн их адилхан байж чадах уу? Хин тэр шинжүүдийг хамгийн их өөртөө бүрэлдүүлсэн байна уу гэдгийг нь цаашаа хайх эцэс төгсгөлгүй замд ингээ орчдөг юм байна л да гэж орчдөг юм байна. Яг энэ бол анимагийн хамгийн хортой тал. Ялангуяа тэр хүн өөрийнх нь дотор анима гэдэг зүйл байгаа мэн шүү гэдгийг мэдгүй unaware байгаа цагт анимагаараа өдөрдөөсаар л байх болно. Анимагаараа тэгээд энэ нь тэр хүнийг цаашдаа хэнийг хайрлах, цаашдаа ямар хүн байх, цаашдаа хүмүүст ямар байдлаар хандах зэргийг нь хүртэл тодорхойлж өгдөг. Тэгээ энэ бол жоохон үнэтэй хэрэг. Одоо тэгээ бүгдээрээ шүлгэндээ ирээд орё л доо. Яг дахиад би уншдаг. Одоо яг намайг эмзэглүүлсэн яг тэр өгүүлбэрээр л уншиг за. Ээж минь бас залуу боллоо. Энэ өдрөөс эхлээд би чамаагаа хайрлах болно. За эхнээс нь уншчихлоо. Ээжээс минь үлдсэн энэ мөчөөд би чамд эмэг зохиоллаа. Би ч хинчин өөрөө зүүж өгье. Ингээд чи минийх боллоо. Ээж минь бас залуу боллоо. Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах болно. Эхтээ зориулж чадаагүй бүхнээ би чамд зориулах болно. Яг энэ хүний гэх юм уу те шүлгийн үүлэгч хэрэгтэй хүн. Эсвэл ер нь бол энэ нийгэмд байгаа дийлэн хэрэгтэй хүн ээжтэй хүн хэрэг хайртай байдаг. Ээжигээ хайрлах чадаа энэ бол яг үнэн л дээ. Ээжигээ хайрлах чадаагүй тэр их хайраараа хин нэгнийг хайрлана гэдэг. Угаасаа л хүмүүс тэгчлэн дэрдэг. Аав ээжигээ хайрлах чадаагүй юм чи хүүхдээ хайрлая. Би өөрөө энэ зүйлийг авч чадаагүй юм чи хүүхдээ авч өгье. Би өөрөө ингэж өмнө нь хайрлуулаагүй учраас энэ хүнийг одоо ингэж хайрлаж юм уу те. Гэтэ яг энэ хайр үнэхээр хайр уу аль эсвэл өмнө нь хийх ёстой байсан зүйлийн харуулслын уул мөрөө хөдлөө гэдгийг ялгаж салгах жоохон хэцүү. Өөрөөр бол би яг энэ залуугаар хэрвээ хайрлуулах юм бол энэ залуу намайг ээжигээ хайрлах байсан хайраараа биш үнэхээр л намайг хараад үнэхээр л бүр ингээд би чамд хайртай шүү гэж бодогдуулж байгаа учраас намайг хайрлаасай л гэж хүсэж байна. Бүр ингээд үнэхээр би чамд яг нөө энэ ингээд бүр хит би шуналтай эсвэл хит бодит үзэлтэй биш байж магадгүй л дээ. Гэтэ яг их хэмэнд нөө Adam's Family тий Адам Гомez ч юм уу хинрээ яаж хайрлдаг вэ? Яг тийм бүр тийм амар донцсон биш. Гэтэ ямар ч гэсэн тодорхой хэмжээнд энэ эмэгтэй бол миний хайртай хүн. Түүнээс бол би энэ эмэгтэй ээжигээ бүгжээр эмэг хийж зүүж өгөөд тэгээ ээж минь залуу болчихсон юм шиг харагдаж байгаа учраас ч юм уу тий эсвэл ээж минь одоо ингээд залуу болж хуйрлаа эсвэл би ээжигээ хайрлаагүй хайраараа чамайг хайрлана яг ийм хайрыг би үнэхээр хүсэхгүй байхасан бүр үнэхээр хүсэхгүй хичнээн их хайрлж хичнээн их халамжилж хичнээн их торгон бомбуулж тосон хөө өмбуулж торгонд хөлбрүүлжсэн ч гэсэн хэрвээ энэ миний хүртэж байгаа хайр маань хин нэгэнд хүрэх ёстой байсан ч гэсэн хүрч чадаагүй тэгээд эцэст нь им харуулслын
золиос ч юм уу тий. Иймэрхүү байдлаар би хайрлагдаж байгаагаа мэдэх юм бол энэ миний хувьд үнэхээр гонигтай байх болно. Үнэхээр гонигтай. Тэгээд яг энэ хэсэг одоо би дахиад нөгөө хэсгийг ихийгээ хайрласнаа гэж би өөрийгөө аврах болно. Чи бол миний боломж. Яг ийм би тэр агуу гайхамшигтай сууж шүлэгчийн талаас биш. Яг энэ шүлгийн narrative буюу өгүүлэгч яг энэ эр хүн байгаа шүү дээ. Яг эр хүнийх нь бодлыг хараад л тэрнээс жоохон жирэхэд байгаа гэдгийг та хэд ойлгох хэрэгтэй шүү дээ. Түүнээс бол яг үнэхээр эрэгтэй хүн мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжийг яг үнэхээр энэ байдаг энэ мэдрэмжийг ингэж бичнэ гэдэг чинь тэр хүн ямар гайхамшигтай дотортой зохиол заавчлаараа сая утас харин гацчих шиг боллоо. За тэр чих. Ингээд яг тэр хүн мэдрэгдэж байгаа мэдрэмжийг ингэж болгоно гэдэг чинь ямар дотортой зохиолч, яруу найрагч гайхамшигтай арьяастай хүн гэдгийг хэлчихэж байгаа байхгүй юу? Би тэгэхээр яг эрэгтэй хүний талаас бодонгууд те яг энэ хүн үнэхээр яг өөрийгөө л бодож намайг хайрлаж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлж байгаа байхгүй юу? Ээжигээ хайрласандаа гэж бодож би өөрийгөө аварна. Намайг хайрласнараа. Чи юу гэсэн үг юм бэ? Тийм үстэй. Зүгээр л хэнийг шаврахгүйгээр, хэнийг ч хайрлах байсандаа гэж харуулахгүйгээр чи ээжигээ хайрлаж чадаагүй бол тэр харуулслаа зүгээр тэндээлүүлдэй л дээ. Тэгээд өөрийгөө аврах гэж бити оролдолтоо намайг ашиглаж. Зүгээр чи үнэхээр надад хайртай бол үнэхээр л намайг хайр. Тэгэл болоо. Би заримдаа чиний тэр дотор байгаа аниматай адилхан биш байж болно. Шал өөр зан арин шиг гаргаж магадгүй. Эсвэл өөр дүр төрх үзүүлж магадгүй. Тэр бүгдийг харсан ч гэсэн миний дотор эмэгтэйгээс өөр байгаа гэж болсон ч гэсэн намайг хайрлаж байвал тэр чин яг хайр. Түүнээс бол би чиний ээжийн залуу уйлбар болж хувирахыг хүсэхгүй байна. Яг ийм мэдрэмж төрүүлж ясэ. Яа. Энийг чи аваа яваа. Яваа тоглол тоо. Нөгөө тоглоом. Яа. Нара. Яаж аа чи коко намайг. За. Одоо яг шүлгээ бүхэлдний яриул заяа. Шүлгээ бүхэлдний ярих юм бол энэ эго гоё юм активист гэж хэлэх нь цааш юм тий. Феминист гэж бас хэлэх нь цааш юм. Гэтэ яг хүн төрөлхтөн ялангуяа эрэгтэй хүмүүс ээж хүн, эмэгтэй хүн тий юм байт юм шүү. Би хайрлаа шүү. Гэдгийг илүү мэдэрч байгаа талаар өгсөн шүлэг юм шиг бас санагддаг. Яг бүхэлдээ яг тийг санагдуулдаг гэсэн. Ер нь бол энэ шүлэг яг тийм юм шиг санагдуулдаг гэсэн би та хэд уншиж өгье л дөө. Эмэгтэй хүн их хүн жаргаж болохыг энэ удаа би ертөнцид бүтээж үзмээр байна гэж. Яг тийм ээ. Үнэн олон жилийн турш нэлээд зовлон туулсан хүмүүс ч юм ер нь бол эмэгтэй хүмүүс шүү дээ. Нэг тодорхой хэмжээнд бүр тодорхойгүй их хэмжээнд зовлон туулж ирсэн. Тэгэхээр яг энэ шүлгийн бүхэлд нь илэрхийлж байгаа утга санаа бол та зөндөө их зовсон шүү. Энэ их зовлон туусны эцэс та хэдий бүгдийг нь ялангуяа чамайг тэгээ би ээжигээ хайрламаар байна гэж хэлж байгаа шүлэг шиг санагддаг. Яг ганц хоёр хэсэг нь надад тийм эвгүй мэдрэмж төрүүллээгээд энэ шүлэг бүхэлдээ тийм утгатай гэсэн үг биш шүү дээ. Энэ шүлэгний яг цаашаа яг бүр бүхэл бүтэн утга нь бодвол энэ бол яг ингээд ухаарч эхэлж байгаа эмэгтэй хүн зовсон шүү. Тэгээ одоо би зовоохгүй би хайрлна гэж бодож байгаа хин нэгэн эрэгтэй хүний дотрыг бодолж тэгээ маш үнэн зөвөр яг л тэр хүнд юу мэдрэгж байгаа гэдгийг ингээд гарган битсэн шүлэг байсан. Тийм болохоор би энэ шүлэг үнэхээр их хайртай. Энэ шүлэг миний сэтгэлд багтдаг орон зай маш том юм уу?
шүлгөөнүүдээс миний сэтгэлд хамгийн их том орон зай эзэлдэг шүлэг бол саяхан манай найзын надад хэлж өгсөн мөчн лам яруу найрагч. Би хизээч хөрхөн байгаа үг гэдэг шүлэг байхгүй юу? Та хэд хайж болоод уншаад үзээрэй за. Яа. Тэсээ би яг нэг жоохон хэсгийг уншаад өгье. Ядраад тээ. Энэ бол миний амьдралдаа уншиж байсан хамгийн үзэсгэлэнтэй шүлгээс. Тэгээ би одоо энэ хүний шүлгийн төврийг худалдаж авч уншия гэж бодож байгаа. Ер нь би ингээ нэг шүлгийн тийм дуртай хүн байгаагүй байхгүй. Ер нь бол бацаан л байсан байна л да. Тэгээд сүүлийн үед яруу найраг дуртай найзаа ачаар тэгээд ийм гайхамшигтай шүлгүүдийн ачаар ингээд нүдмэн нэгдэж эхэлж байгаа. Тэгээд шүлэг гэдэг чинь өөрөө яг товч бөгөөд тодорхой хамгийн бүр тодорхойгоор өөрийн дотроо илэрхийлэх гэсэн утгатай юм билээ шүү дээ. Тийм товчоор өөрийгөө илэрхийлж чадчихвэл чи бүр дэлгэрэнгүйгээр ч өөрийгөө илэрхийлж чадна. Тийм болохоор ингээд би Достоевский шиг мянган удаас бичиж өөрийн санааг илэрхийлэх юм бол энэ нь миний хувьд гайхамшигтай биш. Харин Достоевскийн хэмжээний санааг 4 мөрт буюу нэг бадагт багтааж бичих юм бол энэ нь өөрөө гайхамшигтай суут юм байна гэдгийг би сүүлийн үед жоох ойлгож эхэлж байгаа. За тэгээд яах ямар үзэсгэлэнтэй юм дээ. Нэг өөрөө уул нь үзэсгэлэнтэй хүн байгаа байхгүй юу? Гэтэл энэ бол яг миний үргэлж мэдэрдэг мэдрэмж за. Бүр яаж ингэж мэдэрч бичсэн юм би юусаа ойлгохгүй. Бүр үргэлж би энэ мэдрэмжийг мэдэрдэг за гэж байгаа. За би бүхэлд нь уншихгүй яг талын уншаад гээ за. Намайг үзэсгэлэнтэй гэж шивнэх бүртгэн л өвцөндөө би дуудуулмаар уйлмаар санагдах юм. Үүнээс илүү хормог ясаа би жоохон уншлаа. Намайг үзэсгэлэнтэй гэж шивнэх бүртгэн л өвцөндөө би дуудуулмаар уйлмаар санагдах юм. Үүнээс илүү хормог зүйл надад үгүй. Үнэхээр би хизээч гоо үзэсгэлэнтэй байгаагүй. Яг намайг үзэсгэлэнтэй гэж шивнэх бүртгэн л өвцөндөө би дуудуулмаар уйлмаар санагдах юм. Яг энэ хэсэг за мөр ингээд хин нэгэн хүн намайг хөөрхөн гэж хэлж болно. Гэхдээ би тэр хүнд хизээч итгэдэггүй. Хизээч энэ хүн үнийг хэлж байгаа юм шиг санагддаггүй учраас өдөөс нь хараад энийг ч гэсэн дотроо ямар их шаналдаг. Яг тэр мэдрэмж минь үнэхээр яг бүр өвцөндөө болоод дуудуулмаар тэгээ бүр уйлмаар санагддаг. Яаж энэ үгсийг ол бодож авсан юм бол. Тэгээ би өнөөдөр та хэдэд дуртай 2 шүлгээ уншиж өгье хацуугаар. Дуртай нэг шүлгээс яг тодорхой хэсгээс нь мэдрэгдсэн жоохон жирхэн мэдрэмжүүдээ ярьж өгөөд тэгээ ерөнхийдөө тэр шүлгээс төрсэн мэдрэмжээ бас ярьж өгөөд тэгээд нэг тиймэрхүү нэг бичлэгийг өнөөдөр хийлээ. Тэгээд дараагийн удаа уулзцай баяртай. Дараагийн удаад би юу ярьж юу хэлэхээ сайн мэдэхгүй байна. Тэр үеийн миний л сэтгэл санааны байдал, миний юу унссан, тэгээ миний юу та хэдэд хэлхийг хүссэн яг тэр бүгдээс л хамаарах. Тэгээд дараа уулзцай.